За миний YouTube channel тавтан морил. Өнөөдрийн бичлэгээр би 3-р advent calendar онгойлгоно. Тэгээ энэ бол хамгийн сүүлчийн advent calendar. Тэгээ та нарын гарчган дээр харснаар би 24 Moments of Beauty гэдэг advent calendar онгойлгоно. За тэгээд энэ advent calendar дотор Clinique, Estée Lauder, MAC, Gamglow, Smashbox, Origin гэдэг брэндүүдийн бүтээгдэхүүнүүд нагаа. Тэгээ хэдүүл эхнээс нь онгойлгож байна. Тэгээ энэ жил би өөрөө өмнө авч байгаагүй advent calendar-уудаа авахыг хичээсэн. Тийм болохоор би энийг авсан. Тэгээ энэ брэндүүд намайг таалагдсан, ондоо сонсогдсон болохоор би энэ advent calendar-ыг авъя гэж бодсон. За хэдүүлээ шууд эхэлцгээе. За нэгдүгээр дугаараа онгойлгож үзье. Энийг энэ дараа энэ бүх бокснууд нь бибин дээр байгаа болохоор доошо унах юм шиг байна. За номер 1. За номер 1 нь болвол Origins гэдэг бренди Clear Improvement гэдэг нүүрний маск ирлээ. Энэ бол миний бодлоор mod mask юм шиг байна. Purifying Clear Pores нүх арилгадаг маск байна. За энэ маш их таалагдлаа. Надад одоо нүүрний маскнууд хэрэгтэй байгаа. Тэгээ энэ бас нэлээд том сайзаар ирсэн надад таалагдлаа. Энэний өмнөх календар нөө Filorga-гийн календар жоохон бага сайзтай ирсэн болохоор одоо том сайзтай ирэнгүүт би баярлж байна. За, номер 2 руу гарцгаая. Номер 2 энэ дараа. За энэ бас яг адилхан бренди. Энэ бас Origins-ийн overnight mask юм байна. Drink Up Intensive гэдэг нүүрний маск юм байна. Шөнийн маск. Тэгээ энэ амар их чигшил өгөх ёстой маск юм байна. За, таалагдаа. 3 руу гарцгаа хэдүүлээ. Номер 3 энэ дараа. Номер 3 дотор нь MAC-ийн lip gloss гэнэ. Lip gloss гэдэг уруулын өнгөлөгч юм уу? За би энэ талаар амар их сонсч байсан байна. Энэ амар гоё shine өгдөг. Ямар ч өнгөгүй мөртлөө амар гоё shine өгдөг юм lip gloss. Хэдүүлээ шууд төрхөж үзье. Би надад жоохон lip gloss байгаа л та. Oh shit. Харах хэрэгтэй. Хөрх юм байна. Цэвэрхэн. Надад ийм ямар ч өнгөгүй lip gloss байхгүй. Тийм болохоор энэ хэрэгтэй болж таарлаа. Номер 4 рүү гарцгаая. Номер 4 нь номер 4 нь энэ том бокс өгчмөдөө доторх нь онгойлгосон чинь жижиг юм гарч ирж байна. За энэ бас MAC-ийн Extra Dimension Eyeshadow гэнэ нүдний тэн. За ийм цагаан шимэртэй цагаан ягаандуу шимэртэй тэн. Энийг хайлайтер болгож хэрэглэж болно. Нүднийхээ дотор тал төрхөж болноос таалагдлаа. За дараачихаа дугаар руу орцгаая. Номер 5. 5 нь энэ. За Clinique Moisture Surge Lip гэнэ. Ийм уруулны тос юм шиг байна. Ийм уруулны тос аа. Надад ийм тоснууд хэрэгтэй байдаг. Лип болно. Би дандаа цүнхэндээ авч авдаг болохоор минийх ингээд байнга алга болчтой ингээ өснөө болчиг ийм уруулны тоснууд байнга алга болдог. Тийм болохоор уруулны тос дандаа хэрэгтэй байдаг. За дараачих руу орцгоё. Номер 6. 6-ны дээр нь Smashbox-ийн Yep It's Still On гэнэ. Энэ бол gel liner eyeliner юм байна. За онгойлгож үзье. Окей. Энэ би eyeliner гэж бодсон чинь юм Kajal юм байна. Тэгээ та нарын мэдхээр би сүүлд амар Kajal хэрэглэж байгаа.
ингээд нүднийхээ дотор талд нь ингээд будж байгаа болохоор амар хэрэгтэй продукт байлаа. За энэ зүгээр нүдний eyeliner байсан бол би өөр хүнд өгөх байсан. Ягаад гэвэл надаа нэлээд олон eyeliner байгаа. Нэлээд олон гэж ганц 2 eyeliner байгаа. Тэгээ би ерөөсөө eyeliner хэрэглэхгүй. Гэтэ юм нүдний бал харандаа хэрэглэдэг болохоор ирсэнд зөндөө баярлж байна. Eyeliner бишээсэн. Гэтэ ингээд юм eyeliner бишээсэн. 7. Номер 7 энэ даа. За Smashbox Photo Finish Smooth Blur Primer гэнэ. Энэ бол Smashbox-ийн амар алдартай primer нэ. Photo Finish Smooth and Blur гэдэг чинь одоо ингээд арсыг нүхнүүд ингээд байх болгодог, ингээд blurry болгодог. Биний заавал туршиж үзэн. Биний яг энэ нэлээ өөр нэлээ санахгүй наа. Гэтэ ямарч надад нэг Smashbox-ын ногоо primer нэсэн байна. Гэтэ энэ баг юм. Тийм болохоор энийг туршиж үзэн. За номер 1. Glam Glow Supermode Clearing Treatment гэнэ. Энэ бол Glam Glow-ийн нүрийн маск юм шиг байна. Mud mask. Тэгээ энэ Glam Glow ч гэсэн амар сайн брэнд. Хүмүүс амар туртай байдаг. Надаа энэ Glam Glow-ийн бас хэдэн бүтээгдэхүүнүүд өмнө байсан. Нэг уруулын бүтээгдэхүүн. Тийм болохоор энийг заавал туршиж үзэн. Нэлээд их маскнууд ирлээ. Надад нүрийн маск нь тийм олон байхгүй байгаа яг одоохондоо. Энэ сая адвент календруудаас авсан маскнууд байгаа. Тэрнээс өөр миний маск нь дууссан байсан. За номер 9 рүү орцгоё. 9 нь энэ байна. 9 нь мөн билүү? Тийм 9. За номер 9 бол Clinique Moisture Surge Hydrating Supercharged Concentrate гэнэ. Clinique энэ миний бодлоор тос юм уу serum шиг тос юм байна. Super hydrating гэдэг чинь одоо амар чийгшүүлдэг юм тос юм шиг байна. Concentrate. Таалагдлаа. Би энэ Clinique-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзэж байгаагүй өмнө. Тийм болохоор Clinique-ийг туршиж үзэн. Би өгөн энэ жил Clinique-ийн advent calendar-ыг авдсан билүү гэж бодож байсан. Тэгсэн чинь амар хурдан дуусаад тэгээд бас энэ олдоод тэгээ энэ дотор Clinique байгаа гэхээр за энээс нь туршиж үзье гэдэг. Тэгэхээр би Clinique-ийг амар туршиж үзхийг хүлээж байгаа. За номер 10 энэ дээр. За номер 10 бол Clinique-ийн энэ liquid eyelining pen энэ eyelining pen Pretty Easy liquid eyelining pen eyeliner. За энийг би онгойлохгүй. Би энийг хэрэглэхгүй юм чам. Онгойлгож байгаа. Гэхдээ энэ зүгээр миний бодлоор eyeliner ингээд зурдаг eyeliner надаа нэлээр хідэн байгаа. Тэгээд хэрэглэхгүй болохоор би нэг ээж ч юм уу өөр хүнд өгчнө. Манай ээж амар их eyeliner хэрэглэдэг болохоор хэрэгтэй баг. За номер 11 энэ том box байна. Номер 11 Origins Refreshing Eye Cream гэнэ. To brighten and depuff. Нүдний тосан Origins. Тэгээ нэлээд том савтай ирлээ. Би ийм том савтай eye cream ерөөсөө шиж үзэж байгаагүй юм байна. Тэгээ том савтай таалагдсан. Ийм том савтай юм байна. Таалагдлаа. За дараагийн дугаар 12 энэ даа. За энэ Estée Lauder-ийн Lash Multiplying Volume Mascara гэнэ. Энэ бол сормосны бодог юм байна. Надад амар их сормосны бодог байгаа л та. Гэхдээ би энэ брендийг заавал туршиж үзмээр байна. Ингээд сормосны боднуудын хэцүү юм нь бол зарим нь амар сайн байдаг, зарим нь амар муу байдаг. Тийм болохоор ингээд бүгднгийн би дандаа хэрэглэдэггүй. Гэхдээ ингээд нэг сайн нэг болчих юм бол амар таалагддаг. Тэрийг хэрэглээд баймаар байдаг. За номер 13 руу гарцгаая. Тэгээд номер 13 бол энэ доор байна. За энэ бол Clinique All About Clean Cleansing and Exfoliating Jelly гэнэ. Jelly. За энэ нүүрс хэврэлэгч юм байна. За дараачих нь бол номер 14-ний дээр байна. За энэ Clinique High Impact Mascara гэнэ. Clinique сормосны бодог юм байна. Clinique сормосны бодог.
Миний хэлснээр би дандаа сормосны бодыг туршиж үзэх дуртай. Тэгээд олсон сайндаа ингээд хасчтай. За дараач номер 15 энэ доорой. За энэ MAC-ийн eyeshadow байна дахиад. Энэ өнгө нь бол нэлээд гоё natural өнгө. Нэлээд цагаан дүү natural өнгө хэрэглэж үзэн. За дараачийн дугаар нь бол номер 16. За энийг би амар их туршиж үзмээрсэн. Энэ Estée Lauder-ийн Fast Repair Youth Generating Power гэдэг юм серум байдаг. Энэ амар алдартай юм брендээ. Тэгээд нэлээд үнэтэй. Би өмнө авъя гэж бодож байсан. Тэгээд миний харсанд бүх төрлийн тоснууд таардгүй болохоор ийм үнэтэй тос аваад тэгээд таарахгүй бол амар хэрэгцээгүй гэж бодоод ерөөсөө аваагүй. Гэхдээ ийм жижигхэн савтаа ирж гин. Тэгээ ийм жижигхэн савтаахан бол яг туршихад амар хэрэгтэй. Ингээ сайн туршихад амар одоо юу юм бэ? Амар туршихад хэрэгтэй size гэх юм уу? Хэрэгтэй биш ээ. Туршихад ингээд боломжтой size. Номер 17. За энэ номер 17 ч гэсэн Estée Lauder Day Wear Sheer Tint Moisturizer энэ өдрийн тос юм байна. Тэгээ дотроо юм нарны хамгаалтай SPF 15. Ийм хөрхөн савтай. Энэ одоо ирсэн бүх юмнууд надад ингэ таалагдж байна. Яг ингэ ямар брэндүүдэд мэддэг ч юм уу те надад ерөөсөй байхгүй бүтээгдэхүүн даа болохоор надаас амар таалагдж байна. Тэгээд амар ийм жоохон алдартай гэх юм уу амар сонсч ийсэн бүтээгдэхүүнүүд байгаа болохоор бас таалагдж байна. За номер 19. За энэ Clinique-ийн Dramatically Different Moisturizing Lotion гэнэ. За энэ бас нүүрний тос юм байна. Чигшүүлдэг. Чигшүүлдэг. Бас ийм хөрхөн савтай жижигэн. Тэгээ бүр амар жижигэн биш амар бас боломжийн жижигэн савнуудтай ирж байна. Жижиг савнууд нь тэгээ том юмнууд нь бас нэлээд томор ирж байна. Тэр нь одоо таалагдж байна. Ямар ч савнууд одоо ингээ жижиг савнууд нь таалагдж байна. Номер 20. Oh my god. Энэ бол Mini MAC matte lipstick нэ. MAC-ийн алдартай липстикүүдийн нэг нэ. Тэгээд энэ бол Velvet Teddy гэдэг өнгө онгоолгож үзье. За ийм өнгөтэй юм байна. Ой мэлэн дажгүй бор ягаан дуу өнгө. Тийм амар ягаан биш. Тийм болохоор би энийг хэрэглэж чадна. За 20 би 18 алхсан байна. Ай sorry. За энэ Estée Lauder Perfectly Clean Multi-Action Foam Cleanser гэнэ. Purifying Mask. Энэ бол нүүрний цэвэрлэгч тэгээ бас маск шиг хэрэглэж болдог ийм ямар ч цэвэрлдэг, арьсаа цэвэрлдэг юм бүтээгдэхүүн байна. 19 за 20 за 21. 21. Clinique Moisture Surge Overnight Mask. Clinique шүний маск юм байна. Ийм хөрхөн савтай. Одоо дууслаа 22 том савтай. За энэ юу вэ? Origins Ultra Hydrating Energy Boosting Cream гэнэ. Надад энэ Origins өмнө нэг тос ирж байсан. Бас ийм улбар шар өнгөтэй одоо серигийнх нь одоо мэлэг таалагдсан. Ийм нүүрний тос. За 23 дуслаа. За Clinique Moisture Surge 100 Hour Auto Replenishing Hydrator гэнэ. Clinique-ийн тос юм байна. Гонгож үзье. Амар том хамгийн том ингээд байдаг савлахаар ингээд том савтаа ирж байна. Нэлээд том.
таалаглаа. Том савтай таалаглаа. 24. Окей. MAC-ийн Prep and Prime Fix Plus гэдэг setting spray-ийн том саваараа ирж байна. Би энийг өмнө хэрэглэжсэн. Надаа энэ ийм ягаан өнгөн гэдэг. Тэгэхээр энэ ягаан өнгөн надад нэг таалагдаагүй. Би зүгээрээ аваагүй дэ амар харамсан. Яагаад гэвэл ийм ягаан өнгөн ингээд ягаанаар ингээд цацагдаад байсан. Ингээд толботой болгоод байсан. Энэ ямар юм бол энэ зүгээр юм баг та. Зүгээр юм байна. Амар таалагдсан надаа ямар ч ийм setting spray хэрэгтэй байгаа. Тэгээ би setting spray ерөөсөө аваагүй. Угаасаа энэ бокснууд онгойлох юм чинь магадгүй гарч ирж магадгүй гэж одоо аваагүй байсан чинь яг гараад ирлээ хэрэгтэй үед. За ингээд энэ бокс дууслаа. Надаа энэ бокс амар таалагдлаа. Тэгээд яагаад гэвэл бүх ингээд мэддэг брандуудын мэддэг бүтээгдэхүүнүүд одоо жишээ нь ингээд MAC-ийн энэ setting spray ч юм уу уруулын будгийн энэ зарим серум, зарим маскнууд дандаа сонсч исэн бүтээгдэхүүнүүд ингээд өөрөө туршиж үзээгүй сонсч исэн бүтээгдэхүүнүүд байгаа болохоор таалагдж байна. Бус advent calendar-ыг би өмнө онгойлгож байхад ингээд сонсож байгаагүй брандуудын бүр шив шин бүтээгдэхүүнүүд байсан. Тэгээд тэднийг ч гэсэн туршиж үзэхэд амар гоё ясан л та. Гэхдээ эднэр илүү ингээд жоохон мэдж байгаа болохоор илүү ингээд туршиж үзмээр санагдаж байна. За тэгээ би энэ advent calendar-т оноо өгөх юм бол би 10-аас 10 оноо өгнө. Надад амар их таалагдлаа. За тэгээд энэ хамгийн сүүлийн advent calendar байлаа энэ жилийн. Тэгээд дараа жил би жоохон эрт хийхийг бодно. Энэ жил бүр амар хоцорцсон. Тэгээ амар яаралтай хийсээр агаад ингээд жоохон сонирн болчлоо. Гэхдээ дараа жилээс би жоохон эрт хийхийг бодно. Тэгээ та нарт энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тийм бас зүгээр үзэж болно. Тэгээ хэдүүлээ дараач хаа бичлэгэн дээр болцгаая. Баяр та.